За сайн бацхан сонсогчдоо номын түүх нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ удаагийн дугаартаа Исландийн зохиолч Торо Херлевстот хэмээх зохиолчийн Магма хэмээх номын талаар ярилцах гэж байна. За тэгээд энэ Исланд хүмүүсийн нэр маш хэцүү байдаг болохоор буруу хэлжиж магадгүй шүү гэдгийг бас сонсч магадгүй орчуулагч нь хэрэг сонсч байвал. Тэгээд урт юм байна тий. Угаасаа Исланд хүмүүсийн юм хэцүү нэртэй байдаг. Тэгээ буруу хэлж байгаа гэж бодож байна. Тэгээ цаашлаа бол зүгээр зохиолч гэж явчих. Эмэгтэй зохиолч байгаа. Тэгээд энэ номын орчуулагчаараа Болдоотрын Хатан төмөр гэж хүн орчуулсан. Эрэгтэй юу? Эрэгтэй хүн. Миний бас нэг танил ах маань байдгийн. Орчуулгын редактораар Төв санаагийн бих цэцэг, хариуцлагатай редактораар Даваад Оржийн Цог Чулуун гэдэг хүн ажилласан байт юм байна. Чи мэддгийм штэ тий багсаг энэ хүний талаар яагаад энэ номыг орчуулахаар ингэ шийдсэн юм бол тэр тухайн юу мэдхүү. Яг тэр талаар нь орчуулагчтай тэгж онцолж ярьж байгаагүй. Дараагийн удаа уулзахаараа бас ярих гэж бодож байна. Тухайн үед нь номыг уншааг байсан болохоор над бэлгэлсэн орчуулагч маань өөрөө. Гэхдээ тухайн үед нь уншиж чадаагүй болохоор нэг уншаагүй номынхын талаар нэг өлегтэй яриа өрнж өгдөггүй шүү дээ. Тэгэхээр дараагийн удаа бас асууя гэж бодож байгаа. Гэхдээ ер нь бол барыг гадарлсан уншсны дараа бол яг ямар агуулгатай ном бэ, ямар утга санаатай ном бэ гэдгийг мэдж байгаа болохоор тэгээд эхлээд нэгэн дуу явсан. Энэ дуу бол мэдээж та бүхний заримхан сайн мэдэх алдарт хамтлаг Cigarettes After Sex хэмээх хамтлагийн Cry гэдэг 2019 онд гарсан дуу байгаа. Энэ дууны утга маань хайрын гуниг, үнэнч бус байдал, сэтгэлийн хүндүр зовлонгийн талаар өгүүлдэг. Ерөнхийдөө бол нэг юм үнэнч бус токсик харилцааны талаар дуу гэсэн үг. Cigarettes After Sex хамтлагийн дуунууд ерөнхийдөө бүх дуунууд нь харах юм бол нэг юм жаз, тийм хөнгөн тэ нэг юм гунигтай, тийм аядтай тийм дуунууд байдаг. Гэхдээ аялгау нь яг энэ дуу бол өөрөө маш яг тийм хүнд агуулгах бүхий тийм хайрын тухай. Гэхдээ юм хайр гэдэг юм романтик сайхан хайрын сайхан талын тухай биш, хэцүү талын талаар. Токсик харилцааны тухай. Дуу учраас сая нэвтрүүлгийнхаа өмнө энэ дуу явууллаа. За тэгэхээр энэ ном маань одоо яг ямар зүйлийн талаар гарах нь ойлгомжтой болж байгаа бох. Токсик харилцаа. Гэхдээ ганцхан одоо токсик харилцаа гэдэг ерөнхийдөө байгаа боловч дотроо янз янзын одоо сэтгцийн эмгэгүүд, нийгмийн янз янзын харилцаанууд, хортой харилцааны янз янзын жишээнүүд гарна тийм ээ. Тэгэхээр ийм номын талаар ярилцахаар бэлдсэн байна. Тэгээд хамгийн ерөнхий байдлаар ямар мэдрэмж төрсөн бэ? Токсик харилцаа гэдэг байгаа шүү дээ тий. Дотроо л бас олон төрөл байх л гэж миний хувьд бодож байна. Энэ ингээд хүний нэг хүнд хэлж чаддаггүй тийм харилцааг яг ингээд битсэн санагдаж байгаа байхгүй юу? Найз нөхдөөгөө ярилцдаг боловч ингээд төдийлөн нарийн тэгж хэлж чадхааргүй зүйлсийг яг нэг гоё ном болгоод бичсэн надад их таалагдсан. Надад бол хүнд байсан. Бас ямар гоё энгийн байдлаар бичээвэ гэдэг нь бас сонь гоё лсэн л да. Чамд ямар байсан? Бас ялгаагүй их бодогдуулахаар зохиол санагдана лээ. Хэвлийн газрын үүднээс ном гарсны дараа нэг юм бичвэр оруулсан уншсан. Тэр нь юу гэхээр одоо юм амьдралын эрч хүчтэй өөрийнхөө амьдралаа ингээд аваа явуулдаг. За ер нь бол ийм чанга хатуу тийм хүн бол одоо энэ номыг уншичаад бүр гайхна. Ийм хүн, ийм амьдрал байж болдгийм үү гэж гайхна гэж бичсэн байна. Нөгөөх нь болохоор магадгүй зарим хүмүүс өөрийнхөө токсик харилцаагаа эргэж санах байхаа гэж бичсэн байсан. Тэгэхээр би үүн дээр нэмээд магадгүй яг тийм харилцаанд донд байгаа хүн хэрэг олж унших юм бол тухайн өөрийнхөө харилцааг энэ бол нэр би биш юм байна. Энэ бол токсик харилцаа юм байна гэдгийг бас ухаарах юм болоо да гэж бодсон. Энэ ном бол маш нэмгийн одоо зарим нүүрэн дээр нь 2-3 өгүүлбэр байдаг. Яг хүний тэр нь бүр үнэхээр гоё байсан. Яг нэг юм өдрийн тэмдэглэл маягаар бичигдсэн. Тэгэхээр ингээд заримдаа ингээд хүн одоо чи өдөр болгон ингээд өдрийн тэмдэглэл бичдэг зуршилтай бай гэж бодъё. Гэтэл чиний зарим өдөр ингээд яг үнийг хэлэхэд новшин те юу ч юм өргө санагддаг өдөр байдаг шүү дээ. Ажилдаа чавмааргүй чи ингээд тэмдэглэлээ бичмээр байгаа боловч ингээд хитрхи хүнд байгаа учраас зүгээр л нэг өгүүлбэр бичдэг ч юм уу те зүгээр л бичмээргүй байна. Эсвэл бичихгүй ордог ч юм уу. Амьдралд нь ер нь нэг юм токсик харилцаа шилтгүү нэг тийм өдрүүд байдаг шүү дээ те. Яг тэрийг ингээд юм амьдаар нь биччихсэн учраас илүү гоё ном болсон юм болоо да гэж бодсон. Тэгээд маш нэмгэн мөртлөө
дотоод тийм нэг сүнслэг тийм юм уншихад бол үнэхээр гоё. Амархан ч уншигтэн тий нэг баг сайн уншдаг хүнд бол нэг цагийн дотор уншаад дуусчихмаар л тийм ном. Маш богино хугацаанд уншдаг. Гэхдээ их юм бодогдуулдаг ном санагдсан. Сая нэг энэ номын талаар нэг номын тэмдэглэл бичсэн хүний нийтлэлийг уншиж хагаад тэр нийтлэл дундуур тагтан дээрээ суугаад хажуудаа Лана Дель Рей гэдэг дуучны дууг тавьж хаад уншихад тохиромжтой ном гэж бичсэн бэлээ. Надад энэ бол маш гоё илэрхийлэл гэж бодсон. Би ягаад ч юм Лана Дель Рей гэхээр шууд давхар Cigarettes After Sex-ийн хамтлагийн дуунууд санаанд ороод идэг байхгүй юу. Тэгэд шууд тийшээгээ орсон чинь сая нэтер Cry гэдэг дуу байж таарад тэгээд тэрийг сонсч үзээд тэр дууны бас агуулгыг бас судалж үзээд яг энэ номын дэвсгэр байж болохоор дуу юм байна да гэж бодлоо. Тэгээд зохиолж байгаа талаар бас нэг товч дурдъя гэж бодлоо. Исландийн нийслэлээр Reykjavik гэдэг хотод амьдардаг ийм яруу найрагч зохиолч юм байна. Тэгээд энэ imposter poets буюу зэлэглэгч яруу найрагч гэдэг бүлэгмийн хамтаар яруу найргийн 3 төвөр хэвлүүлсэн юм байна. Энэ imposter poets гэдэг нь бас юм сонирхолтой. Яадаг вэ гэхээр imposter syndrome гэдэг юм байт юм байна. Тэр дунд уран зохиолын хүрээлэл дунд би үлийг нэг ойлгож байгаа байхгүй юу? Яадаг вэ гэхээр өөрийн авьяас чадвар ололт амжилтандаа эргэлзэж бусад хүмүүст залилж буйг нь мэдхээс айх юм гэх буюу импостер синдромтой яруу найрагчид байдаг гэж байна. Тэгээд энэ яруу найрагч болохоор зохиолч болохоор тэрийг хүлээн зөвшөөрөөд жишээ нь юу гэсэн үг вэ? Одоо чинь би нэг ном бичлээ. Тэр номыг маань гинт ингээд магадгүй ингээд 1000% борлогдоод гэтэл тэрийг ингээд харчаад би ингээд айн энэ азарл борлогдсон. Би ахиж ийм ном бичиж чадах болов. Би авьяасгүй. Би өмнөх үеийнхэнтэйгээ би одоо чинь өөрийгөө чадраавлын лодой дамтай, эсвэл зохиолч аюур зантай, эсвэл бүр агуу их одоо Достоевскийтэй харьцуулдаг ч юм уу те. Тэгээд би бол үнэхээр азгүй, би бол авьяасгүй. Гэтэл хүмүүс миний номыг уншаад байна. Миний авьяасгүй гэдгийг хүмүүс мэдчихвэ дээ гэдэг айцсан юм. Одоо миний магадгүй одоо өгүүлгээ бичин өгүүлийн төврээ гаргана гэд аль уран зохиолын оюутан болгоно л гэж боддтой. Чадахгүй байгаа шалтгаан магадгүй энэ баг. Өөрийгөө голох. Өөрийгөө тэгтэл зарим хүмүүсийг харангуйд өөрийгөө голохгүй амир хачин номууд бичээл ингээл алдартай болоо яваад харахаар юм уур хүрээд би хүртэл ийм хин ном гэвэл би бичсэн. Гэхдээ би ийм ном бичиж доош орохгүй гэд нэг юм эготой юм шиг тэгсэн хүртэл юм аимхай юм шиг ерөөхдөө нэг юм одоо айц байдаг. Тэгээ энэ зохиолч маань бас энэ сонирхолтой нь энийг юм олон нийтэд ил зарлаад тэгээд юм жижигхэн юм бүлгэн байгуулад бас ном бүтээлээ гаргадаг байхгүй. Залуугаа бас гоё тэмцэж штэ тий. Чи жоохон тэмцээч. Харин тийм ээ. Тэгэд ер нь бол гол шалтгаан өмнөх үеийн агуу зохиолчтой өөрийгөө харьцуулдаг гэж байгаа. Зохиолч хэл явчих тий. Зохиолчийн маань одоо хамгийн анхны үргэлжлсэн үгийн бүтэн зохиол нь энэ магма юм байна. Тэгээд санаанд оромгүй амжилт хүрж улсдаа төдөөг Европт дэлхийн уран зохиолын ертөнцид одоо ер нь бол ингээд ярьдаггүй мөртлөө байдаг сэдвийг ил гаргаж чадсан гэдэг талаар маш одоо олонний талархлыг хүртээд байгаа. Тэгээд одоо залуучуудын дунд одоо бүгднгийнх нь мэддэг харилцаан дээр яригдж хортой харилцаа тий. Гэхдээ ингээд toxic relationship гэдэг зүйлийг бүр ингээд тултал нь үзүүлсэн тийм ном байна. Өмнөх үгдээр нь ингэж дурдсан байгаа. Романтик харилцаанд төдийлөн ил гарч мэдэгддэггүй даалт хүч эрхийлэлд зохиолч маань шудраг ёсны гэрэл тусглаа. Энэ ном манай соёл аливаа хүчирхийллийн шинжийг тодорхойлон танихдаа тун тааруу гэлчилсэн бөгөөд зөөлөн сэтгэлт эмхтэй ердөө хайрыг л хүсээд юунд хүрч дуусч буйг хүүрнэн өгүүлэх хүчирхэг дуу хоолой юм а гэж энэ номын талаар ингэж онцлсан гэдгийг өмнөх үг дээр бичсэн байлээ. Чи токсик харилцаатай ер нь учирч ийсэн үү? Хоёул шууд ном руу гоо. Би бол яг өөрөө л нэг тийм амар учирсан гэж бодохгүй байна. Чи тэгвэл өөрийгөө тийм гэж бододгоо? Гайг баха. Одоо чинь миний намайг тим гэдгийг би гэхээс илүү миний найз бүсгүй ихнэр тэ мэдэх байх гэж бодож байна. Тэгэхээр тухайн үеийн одоо өмнөх харилцаа болон одоо ч гэсэн их тийм зүйл хэлж байгаагүй байхыг бодвол би өөрийгөө бол гайгүй л гэж бодож байна. Тэгээд хөндлөнгөөс бас иймэрхүү зүйлийг ингээд ухаарад байгаа нь бас гайг байх гэж бодод байна. Хэрвээ тийм хүмүүс маань ухаардаггүй, ухаарахыг хүсдэггүй ийм зүйл бол одоо энгийн зүйл гэж одоо боддог гэх юм уу. Учираас хамгийн аюултай байдаг. Тэгээд нөгөө хамт байгаа хүндээ энэ бол энгийн байх л ёстой зүйл гэж ойлгуулдаг нь бас хамгийн аюултай зүйл. Тэгэхээр би бол токсик харилцаанаас гайгүй нэлийн хол азар гэх юм нэг тийм зүйлтэй таараагүй
Харин миний эргэн тойрны найз нөхөд ойролцоо хүмүүс төр маш олон тийм токсик харилцаа. Токсик харилцаа гэдэг нь энэ дээр дандаа хосын харилцааг ярьж байгаа шүү те. Зөндөө олон байсан ихэнх нь надад ингээ ярьдаг. Тэг ингээд одоо болтол нэг тийм хүмүүс байгаа. Ингээд тийм харилцаанд байгаа. Гэтэ ингээд яагаад одоо нөгөө харилцаагаа тасалж чаддгүй. Би яагаад харилцаагаа тасалж чаддгүйг хэлэх үү. За Нэг багш шиг л тэр ингээд өөрийгөө ингээд буруутгаад идэг байхгүй юу? Тэр хүнийг ингээд дээш нь өргөмжлөөд тэгээд за энэ хүний л зөв ингээд сүүл рүүгээ ингээд өөрийгөө амар голдог болоод эхэлдэг. Тэгэл ингээд сэтгэл зүйн хувьд ингээд доошлол ирэхээр эргээд нөгөө өөртөө итгэл мэтгэл ингээд байхгүй болно шүү дээ. Байхгүй болно. Тэгэл яг нэг ингээд ээж аавдаа хөтлүүлж байгаа хүүхэд шиг яг тэр хүндээ хөтлүүлээл над чинь бүр амар ойлгомжтой зөвлөл байна. тэгэл галхандаа Мэдээж энэ номын агуулга нь гэх юм бол одоо залуу бүсгүй. Уг нь бол юм нэгдүгээр курсын оюутан гэж байгаа байхгүй юу? Маш одоо амьдрал дөнгөж эхэлж байгаа залуу бүсгүй. Одоо нэгэн залуутай танилцсан. Тэр залуу бол ингээд хүмүүсийн нүдэнд бол юм олонний хүрээл дунд байдаг. Одоо бар, ресторан, пабуудад ингээд найзуудаараа тойруулаад ингээд инээж өхрөө сууж идэг. Хамгийн гол нь мэдлэгтэй, боловсралтай, гадаад хэл мэлтэй те ингээд ном уншдаг. Тим залуугийн одоо дүр төрх байгаад байгаа. Гэхдээ одоо тун шалиг шууд утгаараа маш шалиг тэгсэн мөртлөө ингээ ном уншдаг хүн учраас магадгүй түүнийгээ ингээд янз янзын үзэл ийзэм эрх чөлөө гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсээр ингээд залхавчилж нөгөө хамтрагч буюу гол дүрийн бүсгүйд ингээд таниулдаг. Тэгээд бүсгүй маань ингээд маш гэрэл гэгээтэй эрх танх хизээч одоо ядарч зовж үзээгүй хин нэгний хайраар дутагдж үзээгүй бүсгүй байгаа байхгүй юу? Хамгийн гол хин нэгний хайраар дутагдж үзээгүй сайн гэр бүлтэй, ээж аав нь хайртай, сайн найзуудтай тийм байтал ингээд санаанд тохиолдлоор энэ залуу эхний ээлжинд тийм хайр гэхээс илүү бишрэл гэдэг зүйлийг автцсан байгаа байхгүй юу? Энэ дээр тийм бас нэг тод ойлголт гарах нь одоо ингээ манипуляц гэдэг зүйл. Тэр дэнд хосын харилцаанд энэ манипуляц гэдэг зүйл яаж орж ирдэг вэ гэдгийг маш сайн харуулсан ном санагддаг. Бүсгүй маань ихэндээ тэр залууг ингээ бишрээд өөрийгөө засах гэж хичээдэг. Би л сул дорой. Би л юм царай муутай. Би л энэ найзуудынхын дэргэд ингээ магадгүй хэлсэн нарийг нь ойлгохгүй байна. Тэ? Манай тэнгууд уулна гэд хосын харилцаа ингээд хоёулаа өөрөөсдөө засаад явах хэрэгтэй байдаг те. Магадгүй хамтдаа хөгжөөд явах хэрэгтэй байтал энэ дэр зөвхөн өөрчлөгдөд байгаа хүн нь эмэгтэй байдаг. Залуу л яг би үл ийм хүн. Чи намайг хүлээж авал авахгүй л байл гэдэг. Энэ хоёрын чинь насны зөрүү хэдэ байлаа? Юу л юм нилээн 10 марван нас уугүй юу? Нилээн насны зөрүүтэй шүү. Зөрүүтэй те. Тэгээд дүнгэж амьдрал эхэлж байгаа хүн байгаа байхгүй юу? Эмэгтэйгийнх нь хувьд. Тэгээд өөрийн үзэл бодол нэг тогтоогүй гэх юм уу? Өөрийгөө өөрчлөх маш их боломжтой тийм хөнгөн насан дээрээ яваа охин байгаа. Эрэгтэй нь бол аль хэдийн оюутнаа бараг 6-7 жил оюутан нар одоо ч гэсэн сурж төгсөөг байгаа тийм залуугийн дүрийг тий. Тэгэхээр чи нэг одоо яг нэг 27 28 тал залуу байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо чи 27 28 та үедээ ингээ 20 настай охинтой яасан бол чи тэр охиныг хөнгөн яах вэ ер нь? Одоо нэг өөрийнхөө эрхэнд байлгана гэж юу? Яг ингээд одоо өөрийнхөө байд наснаар ингээ бодоод үзэхдээ хэрвээ тэр охин надад үнэхээр сайн гэдэг хандлагатай байх юм бол тэгээ дээрэс нь би ийм одоо ёс зүйгүй хүн байх юм бол надад бол тэр л маш энгийн амархан зүйл санагдана. Тэгээд нөө хайраар дутаж үзээгүй гэсэн шүү дээ тий. Яг тийм хүмүүс чинь тийм хортой харилцааг мэддэхгүй байхгүй юу? Тийм байлээ. Тэгээд энэ дээр бас нэг юм нь одоо ямар нэгэн X гэх юм уу те эсвэл нөгөө харилцаанд нэг юм шарх авцсан байх юм бол тэр шархаа эдгэрсний дараа дахиж харилцаанд ороорой. Одоо ингээд бид нар ингээд барууны кинонууд дээр гардаг штэ. Би ингээд хүнтэй үерэхэд одоохонтой бэлэн биш байна гэдэг хэлдэг те шууд. Тэр чинь юм шудраг байгаа байхгүй юу? Манай тим соёл байдгүй. Магадгүй ингээд хин нэгнээс салангуудаа нэх удахгүй тэр шархаа магадгүй өөр хин нэгнээр эдгэх гэж хичээдэг. Тэр нь маш аюултай. Юм руу оруулдаг тий. Муу хүнийг ингээд сонгодог. Санаандгүй байдлаар хин нэгний одоо өрхөнд унцдаг. Түүнийг ингээд хайрчин сохор штэ тий. Ингээд хизээч өөр хүний энгийн одоо хүний нүдэнд эрүүл ухаанаар харж чадхаа болдог. Тэр ингээд чамд ингээд байнга муу зүйл хийжсэн ч гэсэн дотор нь ингээд байгаа л гэдэг. Яг ингээд логик тийм тархиа ингээ унтраацсан зүгээр яг ингээ зүрх сэтгэлээрээ яваад байгаа байхгүй юу. Тэгээд ингээд гарч чадахгүй нэг юм намагт
орчдөг. Тэгээ энэ номын нэр ингээ магма гэдгийг ингээд би эхэндээ ингээд унш дуусан дараа ойлгоод унш дуусчаад нэлээд удаан ботсон. Тэгээ ер нь бол магма гэдэг. Магма гэхээр нэг юм халуун, зунгаарлцсан тий халуун гэсэн мөртлөө зунгаарлцсан. Тэгээд аюултай гэсэн нэг юм гурван ойлголт өгöd байгаа байхгүй юу? Хортой харилцаа бол надад тийг тийм санагдаад байгаа. Эхлээд гоё. Эхлээд юм гал халуун байдаг юм шиг санагдсан. Тэгээд ийм хосууд байдаг гинэ. Би ингээд сайн мэдэхгүй. Хэрэлддэг, тэгээ салдаг, тэгээ эргэж нийлдэг. Тэгээ эргэж нийлэх нь илүү гоё байдаг. Тэр ихтэй хүмүүс өөрсдөө ухамсарлахгүйгээр хэрэлдчихэд магадгүй ингээд өдөржингөө хэрэлдчихэл амар хэрэлдээд өсвөлдөө бүр нэг ингээд цохид зодоод тэгээ эцэст нь ингээд нэгнийхээ гарыг ингээд хатгаж аваад тэгэхээр ийм гоё байдаг гинөө. Тийм хүмүүс ингэж олж уншичаад яг энэ үл юм токсик харилцаа байгаа байхгүй тий. Ийм токсик харилцаа амар ийм нэг жижигхэн жишээ. Тэгэнгүүт нь одоо токсик харилцаа чинь ингээд аль талдаа янз янз аваад байгаа шүү дээ. Энэ дээр үл зөвхөн эрэгтэй талын нөлөөлж байгаа токсик зүйл. Тэгэнгүүт эмэгтэй ч гэсэн токсик харилцааны бас нэг хэлбэр واخгүй. Юу вэ гэхээр өөрийгөө хайрлахгүй. Өөрийгөө хайрлахгүй байна гэдэг чинь бас л юу. Тэгээд өөрийгөө гимтээдэг. Өөрийгөө гимтээх юм бол тэр залуу ингээ намайг халамжлана гэдэг. Энэ бол ингээд бүр сүулдэ маш аюултай төвшөнд хүрч байгаа. Амиа орлох оролдлогууд хийдэг те. Тэгэхээр энэ дээр сэтгэл готрол гэдэг зүйл одоо ингээд хүмүүс мэддэг болсон. Сэтгэл готрлын хамгийн одоо ёроол бол юу гэдгийгөөсө бүгдээр ойлгож байгаа. Тэр бол амиа ордлого хийх. Эргэн тойрны чинь хүн ямар нэг тийм ордлого хийж исэн бол тэр хүнийг анхаарах хэрэгтэй. Ер нь л анхаарах хэрэгтэй. Одоо монголчууд гэдгийг шүү дээ ингээд жоох ингээд юм бодож сууж байгаа хүнийг өр алдсан хужаа шиг гэл те. Юугаа бодоод байгаа эсвэл дурлцсан юм уу гэл ингээд тоглоом хийгээл магадгүй. Гэтэл тэр дотор нь үнэхээр том асуудал нуугдчихэж болно. Эсвэл хосын харилцаагаа ингээд хинт хэлэхээ учраа олохгүй байж байгаа. Монголчууд ч одоо сэтгэл зүйчд хандж одоо олт сураагүй шүү дээ. Тэгтэл сэтгэл зүйч нар нь одоо олдох нь олдсон ч гэсэн одоо боломжийн тэр ховор. Тэгээ найзуудаа хэлдэг. Найзууд нь бол зүгээр л нэг бол ийм хосуудын хооронд илжиг бууж ороод гэдэг. Нэг бол ингээд хитрхи ийм тэнэг зөвлөгөө өгдөг те. Одоо нэг эргэжтэйчүүд зайгаа барь гэл. Эсвэл уучлалгүй. Эсвэл эмгтээчүүд заримдаа эмгтээ найзуудаа шууд сал гэл те. Ямар ч юм ярилцаж ойлгохгүй шууд зөвлөгөө өгөх гээд байдаг. Тэгэхээр токсик харилцаанд байгаа хүмүүс бол үнэхээр хэцүү байдаг. Одоо яг энэ дээр болохоор эмэгтэй бол ингээл найзуудаасаа багаар холдож байгаа. Найзуудтайгаа уулзах гэхээр эрэгтэй нь уурладаг тий. Янз бүрийн үгээр ингээд би байхад тэр хүмүүстэй уулзаж яах юм бэ гэдэг өнцгөр шууд ярьдаг. Тэгэл ингээл багаар тийм хилээд ахаар чинь за нөгөө хүний уурлалж худлаа гэл угсаа за одоо энэ удаад уулзгаа болчих. Манай найз залуу уурлан ч юм уу тий. Энэ найз маань манай найз залуу таалагддаг. Тэгэхээр би энэ найзтай уулзгаа болий холбоогоо таслаа ч юм уу. Тэгж явсараа сүүл рүүгээ найзгүй болж байгаа юм. Тэгэл ярилцах хөнгүү болно гэдэг чинь сэтгэл готролд орох бас нэг хэлбэрлөө орж байгаа байхгүй юу. Тэгэл сэтгэл готролд ороод ирэхээр чинь энэ номон дээр бол тэгэл өөрийгөө гимтэн тий. Зөвүүн бичсэн зохиолч юу? Магадгүй. Үнэхээр баярлалаа. Эмэгтэй зохиолч маань өөрийнхөө амьдралын зарим нэг токсик харилцаанаас оруулсан байхыг үгүйсэхгүй санагцсан. Тэгээд энэ дээр бас нэг юмыг ойлгох хэрэгтэй. Мэдээж насан туршид унших хэвээр ном. Хүүхэд бол угаасаа хэцүү. Тэгээд нэмэх 21 гэж байна. Ер нь бол тийм. Тэгээд гаж сексийн одоо янз янзын зүйлс гардаг. Тэр нь ингээд чинь эрэгтэй талаас нь гарч байгаа юм бүр янз янзын хөслүүд. Ер нь бол эрэгтэй хүнд ингээм хөслүүд байдаг. Фетиш гэж ярьдаг те. Хөслүүд байдаг. Тэгээд тэр нь бол гэхдээ ингээм нөгөө хамтрагчтай ингээд тохиролцоод тухайн үнэрч гэсэн юм эвгүй мэдрэмж төрөхгүй байх юм бол тэр зүйлийг ингээд таалагдах юм бол хамт хийж болдог зүйлс байгаа шүү дээ. Гэтэл ингээд тэр бүсгийн өмнөөс ингээд тэр бүсгүй тэр зүйлд ингээд дургу байгаа. Тэгсэн мөртлөө амар эвгүй, тухгүй, аюултай ингээд биеийг өвтгөж зовоож байгаа. Тийм мэдрэмж байсан ч гэсэн тэр залууг ингээд сайхан байлгахын тулд ингээд өөрийн биеэ ингээд одоо ихэс төрсөн тэр ариун амьд бие ашиглаж байгаа байхгүй тий. Тэр биеийн бүр ингээд сүултээ ингээд яг сэтгэлтэйг адилхан болж байгаа байхгүй. Доош оноод нүдэн дээр нь ялаа сухад хүртэл мэдгүй болтлоо ингээд сүултээ бүр гөлөж байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд хит удаа ингээд салж байгаа, хит удаа нийлж байгаа. Тэгээд залуу нь ингээд уучлалтгүйгээд ирдэг. Гэхдээ тэр нэг үнэхээр өөрийгөө ингээд чин сэтгэлээсээ ингээд би буруу зүйл хийсэн байна биш. Зөвхөн би уучлалт гуйх хэвээр. Тэгэхээр ингээд миний хажууд байж гэж одоо хажуудаа байлгаж байгаа ч юм уу тий. Чи эрэгтэйг нь юу гэдэг хүн юм? Яг энэ дээр нөгөө нэг залилэгч яруу найрагчд буюу imposter fights гэдэг шиг яг imposter буюу нэг юм бэртэгчин тэгээ залилагч
Тийм хүн л санагдсан. Тэгээд бас юм нэг чухал юу байгаа нь нарцист. Энэ залуу яг юм нарциссист гэдэг нэг юм шинж байдаг. Өөрийгөө хит үнэлдэг, ер нь өөрийгөө шүтэх үзэл гэж одоо ярьж болно. Эртний грекийн домогт нарцисс гэж залуу голын усанд өөрийгөө харцааргаад голын ус руу унаад өгцөн гэж тийм домог байдаг. Яг түүнээс өөрийгөө шүтэх юм эмгийг үзлийг бол нарциссизм гэж үздэг. Яг тийм байгаа. Нарциссист хүний хамгийн гол шинжүүд нь өөрийгөө ингээд сайхнаар хэлүүлэх дуртай, өөрийгөө хүндлүүлж хайрлуулах дуртай, мөртлөө бусад хүнийг тэгдэггүй. Тэгээд өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөх дургу. Дургу гэдэг нь заримдаа өөрийнхөө ингээд буруу гэдгийг мэдж байгаа ч гэсэн хүлээн зөвшөөрдөггүй. Ямар нэгэн байдлаар энэ бол энгийн зүйл гэдэг. Тэгээд дабл стандарт буюу хин нэгэн шаардлага тавьдаг. За их нэртэй чинь ингээд оройд найзуудтай уулзах болохгүй гэлж байгаа. Эмэгтэй нь магадгүй зөвшөөрлөө. Гэхдээ өөрөө тэр үзлээ баримталдаггүй. Тийм тэр нь угсаа энэ дээр өөрөө ингээд найзуудтай ингээд уцаар ярина, XD-гээ уцаар ярина, уулзна, тий орой гараад найз охиноо үлдээчээд орой гараад тий шоуд нь хамт шоу. Өөр эмэгтэй хүнтэй онцдог. Тэгээ трийг ингээд зүгээр юм шиг ярина. Эмэгтэй тэрийг мэддэг тий. Тэгсэн мөртлөө ингээд байгаад байгаа нь гаднаасаа харахад бол яг хайр шиг, хайр энэ тэр эмэгтэй бол яг л яг хайртай дал байгаад байгаа юм шиг. Тэнгүүт яг ингээд яхаар тэр эмэгтэй бол өөрийгөө алдцал яваад байгаа байхгүй юу? Тэгэл залуу байх тусмаа сонголтоо зөв хийх, илүү хэрсүү байх ёстой гэдгийг энэ зохиол дээр бол маш сайхнаар ч явах те. Тод томруулнаар харуулж гисэн те. Ингээд юм байна л да. Ийм хортой харилцаа буюу toxic relationship болохоор энэ хүүсээс үл хамааран хосыг одоо хоёуланг нь тий эсвэл нэг гээд дотроос нэг мэрж хэлдэг. Toxic харилцааны хамгийн гол зүйл нь шууд тэр дороо биш. Хүмүүсийн нүдэнд ил биш. Хосуудын хоорондын харилцаа бол зөвхөн гэртэл өрнөдөг. Тухайн хосууд магадгүй нийгэмд, Instagram-д, найзуудын дунд хүрээлэлд, гэр бүлдээ ч юм уу маш сайхан хосууд байж болно. Гэхдээ дотроо маш хэцүү харилцаатай. Одоо нөгөө бид нэр ер нь гаднаас нь юмыг дүгнэж болохгүйгийн л одоо нэг саяхан нэг намд сүнсээ худалдсан рэпер тэгээ нэг дуучин эмэгтэй хоёрын үерхлээс яг бид нарыг тэрийг олж мэдлээ шүү дээ. Гаднаа бол маш те философч юу гэдэг лээ. Рэпер тэгээд маш сайн илтгэл тавьдаг тийм хүн байгаа шүү дээ. Тэ сургуулиудаар тэгтэл ингээл найз охиноо зодж байгаа бичлэг тарангуутл хүмүүс. Тэгтээ хин нэгнийхэн зөв бурууг бол мэдэхгүй. Зүгээр нөгөө ингээ харахад нэг юм токсик харилцаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Гэтэ би одоо тэр хоёрын тэр бичлэгнээс өмнө бол энэ хоёр гоё хосууд байсан л гэж бодож байгаа шүү дээ. Гаднаас нь хараад. Тэр хоёр магадгүй гоё хосууд мөн ч вэ биш ч вэ хүмүүс нөгөө тэрийг яг жинхэнэ харилцааг мэдэхгүй байхгүй яг гэртээ яг тэр хоёрын хооронд л өрнөдөг болохоор. Тэгээ дээрэс нь монголчууд юу гэдэг лээ. Ингээд годомжинд нөхөр нь одоо чинь ихнэрээ ингээд зодож яхад энэ эрэгтэй эмэгтэй хоёр хүний асуудал байна гэд ингээд туслахгүй тойроо өнгөрчдөг шүү дээ. Монголчуудын жоохон нэг тийм асуудал. Им хоёрын хооронд илжиг битгий жороол энэ төр гээл те. Янз янз юмнууд байдаг. Тэнгүүд юм харилцаа гэдэг юм хэцүү гэдгийг харуулсан. Тэгээд уншчих явцад чамд бол амар хүнд мэдрэмж төрсөн гэдгийг ойлгож байна. Хүнд ч биш юм аа. Хүнд хэлэхээргүй хүнд тийм зүйлийг ингээд бичээ тавьчихж байгаа нь надад амар бахархуу штэ санагдсан байхгүй юу. Тэгээд энийг ингээд токсик харилцаанд өөрийгөө байгаа гэж бодож байгаа хүн болгон уншаасаа бас яг токсик харилцаанд орж байгаагүй хүмүүс бол энийг уншаад гайхна. Харин тийм. Ойлгохгүй. Энэ одоо ямар сонин бичжээл гэж бод. Тийм сонин одоо гол дүрийн эмгтэй чинь ямар сонин юм бэ? Буруутгах магадгүй тий. Яг токсик харилцаанд орж үзсэн хүн ямар гоё бичжээвэл гэж санагдана. Тэгээд эндээс гарах нь хэцүү байдаг байх гэж бодож байна. Тэгээд хамгийн хэцүү нөгөө юм ингэдэг юм байна л да. Нэг токсик харилцааны талаар нэг сэтгэл зүйчийн бичсэн юм байсан чинь токсик харилцаанд байгаа ихэнх хүмүүс өөрсдөө токсик харилцаанд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Бас түүнийг ингээд анзаарч мэддэггүй гинэ. Харин анзаарч мэддэггүй байхгүй юу? Тэгээд харин би нөгөө нэг сая 1 сар ч юм уу 2 сар ч юм уу бүр тэрнээс удаан байсан ч болохоор байгаа байхгүй юу. Жохон ингээ хол байгаад үзвэл эсвэл өөр хүмүүстэй ингээд хүрээллээ солиод үзвэл би яг өмнөх хүрээлэл маань ч юм уу өмнөх найз залуу маань ямар байсныг жохон гаднаас нь харах тийм нүдтэй болно л гэсэн үг байхгүй юу. Гаднаас нь харж чадна. Тэгэхгүй л тэр дотроо байгаа левел
ерөөсөө тэрийг мэдгч хүн. Зүгээр дотор нь ингээл яг намган дотор улмал живнэ. Та тэрнээс гарч чадахгүй. Жохон ингээд хол зай аваасай л гэж би зөвлөхөөрл юм байлээ. Тэгэд энэ дэр нэг юм хэсэг гарч байгаа. Ойрдоо ам нээвэл экс ярих боллоо. Хамт кино үзсэн л гин, үнсэлцсэн л гин. Хөсвөл унтаж чадах байсан ч намайг гомдоохгүй тулд бие барьсан л гин. Эксийн тухай ярихаараа зөөлрөх хоолойг нь үргэлж түнтэйгээ харьцуулахыг нь сонсох тоолонд зүрх зүсэгдэнэ гэж. Угаасаа би нэг хэсгийг уншаад өгчгөө. За. Хайр гэдэг хэсэг. За тэр намайг сонгон аятай хальсалжээ. Тойрон хөглөрөх зэвхий шаргал арьсаа харсаар би гэж хүн юу ч биш болон замхарсаар харц хэрсүүчсээр. Энэ ингэж байгаа. Хайртай хүнийхээ төлөө өөрчлөгдөх бол байдаг л нэг үзэгдэл болох ёстой нэг юм процесс. Хайртай хүнийхээ төлөө өөрчлөгдөх гэдэг. Гэтэ энэ ийм хоёр өөр талаар юм блэ. Тэр чи хайртай хүнийхээ талаараа өөрчлөгдөж байгаа өөрийн дураар өөрийн хичээл зүтгэлээр тэгээд өөрчлөгдөх юм бол тэрэндээ юм ад жаргалтай байх хэрэгтэй. Харин хайртай гэж бодож байгаа хайртай хүнийхээ төлөө тэр хүн чи надтай хамт байх юм бол өөрчлөгд гэх юм бол одоо болохгүй зүйл. Энэ бол ингээд шууд болохгүй харилцааны одоо нэг жишээ болж байгаа. Уул нь ингээд хамт хөгжөөд нэг нэгний дэмжих хэрэгтэй байлаа. Гэтэл ингээд өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлаж улам чамааг юм дотгошоогоо хүн болгоод зожигруулад нийгмээс ангид болгоод бусдад харьцах харилцаанд чинь ингээд шууд биш ч ингээд далдуур нөлөөлөөд тусгаарлаад байвал нөгөө хүн чинь одоо тэр одоо нэг өөрчлөгдөх хүсэл нь тэр хүнийхээр байна уу эсвэл чи өөрийнхөө байна уу ийм бол ийм сөрөг нөлөө үзүүлээд байвал энэ үнэхээр тэг заавал гэж өөрчлөгдөх хэрэг байгаа юм уу. Гэхдээ чи боддоо яг юунд тийм харилцаан дотор байгаа хүн чи ингээд зүгээр хоёлаа ингээ яриа сууж илаа. Чи надад ийм зөвлөгөө өгвөл би ингээ чихнийхээ хажуугаар урсгаал өнгөрөх байхгүй юу? Тийм. Хамгийн хэцүү нь одоо энэ л байгаа юм л та. Өөрөө шийднэ. Тэндээс гарахгүй ер нь бол одоо өөрийнх нь л одоо хүчин чармаалт байх бах. Магадгүй одоо маш сайн найз ингээ хажуунаас нь орж ирсэн ч гэсэн ойлгохгүй бах те. Магадгүй ингээ өөрийгөө өмөрөөд янз янзын шалтгаанууд гарч ирэх бах. Тэгээ гол нь нөгөө нэг энэ токсик харилцааг эрэгтэй талаасаа ч байж болно, эмэгтэй талаасаа ч байж болно шүү дээ, тий. Тэр хүн нас ингээд дээрэс нь ингээд үг шидэж байгаа шүү дээ бас. Танаа найз чи ингэсэн, танаа найз чинь ийм л юм ярьдаг, мардаг, надад дургу мургу тий. Тэгээд найзуудаас ингээд холдож эхэлдэг. Би тийм одоо харилцааны одоо нөгөө эсрэг талд нь байсан юм бохгүй. Эсрэг тал гэдэг нь гадна талд нь. Одоо миний нэг ойрын нэг хүн тэр харилцаанд байдаг. Би болохоор нөгөө танай найзууд чинь гэдэг тэр найз нь баггүй юу. Одоо тэр харилцаатай хүний тэр хоёр бол тэгж харилцаатай гэж боддгоо гэж магадгүй шүү. Гэтэ би үл өөрөө ингэж одоо найзыгаа хамгаалснаасаа болоод энэ бол тийм харилцаа юм байна. Манай найз бол тийм харилцаанд байгаа юм байна гэж би өөрөө ингэж дур мэдэн дүгнсэн дүгэлт шүү. Тэгэнгүүт гэхдээ ер нь мөн л дөө. Ер нь бүх шинж тэмдэг нэг яагаад байгаа ингээд найзуудтай нь уулзахгүй тэг ингээд мөхөн гэдэг те. Тэгээд зөвхөн өөртөөгөө байлгах гэдэг. Тэгээд өөрөө байдаг шиг ингэж байлгах гэдэг. Гэтэл хоёр хүн ч өссөн орчин одоо бүх юм өөр штэ те. Ингээд аль аль нь нийлээд зарим нь ингээд хасаад зарим нь дээшлүүлээд явах хэрэгтэй байт. Яг тэр нөгөө нэг стандарт руу бүгдийг нь оруулаад байх гэж хичээдэг. Тэгээд ийм хүүсийн өвч гэсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүн ч хоёр магадгүй эмэгтэй хүнд маш их ярих хэрэгцээ байдаг бол эрэгтэй хүнд зүгээр юм би эрэгтэй хүн болохоор юм амьдрал ярьдаг байхгүй ингээд найзтайгаа уухтаа бүр ингээд пимив ч юм уугаад суух хэрэгцээ байдаг. Гэхдээ бид нэг хөл бөмбөг ч юм уу те бүх ч юм уу эсвэл улс төр эсвэл Game of Thrones гэдэг ингээд юм ямар ч юм амьдралд хэрэгцээгүй юм ярьдаг байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь илүү гоё байдаг. Тэгэхээр эрэгтэй хүнд ч гэсэн юм ярилцах хэрэгцээ байдаг шүү. Эмэгтэй хүн ингээд магадгүй ингээд одоо чинь эхнэр чинь нөхөр чинь ингээд маш сайн эхнэр нөхөр ингээд сайн ярилцдаг хүн байсан ч гэсэн найзуудын хэрэгцээ, нийгмийн хэрэгцээ гэж байдаг. Эмэгтэй хүнд ч гэсэн байдаг. Эмэгтэй хүн хүүхдэд төрүүлчихэд хитэн сар жилээр гэртээ байх юм бол тэр бас маш их стрессэнд ордог те. Нөхөр нь ч гэсэн тэрийг ойлгох хэрэгтэй. Иймэрхүү юм зүйл ингээд байдаг. Гэтэл тэрийг бүр үл тоогоод ингээд яг ингээд нэг юунд оруулах гэж хичээдэг. Одоо тэгээ өөрийгөө үргэлж юм хохирогчийн өнцгөөс тайлбарладаг. Тэ нөгөөх нь яадаг. Тэгээд яг би ингэ өсвөлдө бүр гайхаад байгаа. Хэрэв үнэхээр л тэгж ядарч зовоод ингэ бүтэхгүй байгаа юм уу? Ягаад та хоёр хамт байгаад байгаа? Тэг ягаад тэгж зовон байж ингэ хамт байхыг хүсээд байгаа. Хэрэв ингэ үнэхээр болохгүй байгаа юм бол ягаад ингэ салахгүй байгаа. Тэнгүүд ингэ салахыг хүсдэггүй. Тэгсэн мөртлөө ингэ хүсдэггүй шээ. Хүсдэггүй биш яахгүй юу? Чаддаггүй.
чаддгүй нь манай одоо найзын тал ахгүй чаддгүй. Тэгээд манай юун дээр бол хүсдэггүй санагдсан. Бүр тэр одоо чинь токсик харилцааны жишээний нөгөө эсрэг хүснээс нь салахгүй. Гэхдээ ингээл хажуудаа байлгаад их хүсэлтэй. Хал салахгүй. Ингээд салчих юм бол тэр зүйл байхгүй болно. Тэр юмхтэй эрх мэдэл байхгүй болно. Дуудаад одоо магадгүй ингээд загинж хэрүүл хийх боломжгүй болчихно шүү дээ. Салаад явцсан. Хажууд байж л тэр хэрэгцээ хангагдана. Тэгэхээр тийм асуудалтай хүмүүс бол байдаг. Гэхдээ анх тэр хүнийг танихад амар хэцүү. Тийм хүмүүс хамгийн аюултай нь анхны ингээ харилцаагаа эхлүүлэхдээ маш ийдэг байдаг. Гэтэ хүн ч эмгтэй хүн ч чамааг ингээл үргэлж ингээл галхан дээрээ бөмбөрүүлээл сайхан үг хэлээл те. Тэнд нь орчдөг. Тэгээ нэг мэтгэд л анх тэрүүгээр нь танилцсан учраас харилцаа ингээ хүндэрсэн байхад би харилцаа хүндэрсэн байна гэж ойлгодоггүй. Энэ юм мундаг хүн байхад би л болохгүй байна. Харин тийм өөрийгөө ингэж голдог. Өөрийгөө өөрчлөх гэж хичээдэг. Одоо тэр хүн одоо наа хүс чинь ямар муухай урт юм бэ гэвэл шууд хүсээ тайрахад бэлэн. Тэр өөрийн хүсэл би ийм урт үстэй байх хүснэлт бол ямар ч хамаагүй. Тэгэхээр өөрийн хүсэл зориг гэдэг зүйл огт байхгүй болдог юм шиг. Тэргээрээ л амар агац тий. Ингээ зүгээр бодоход л чамд амар санагдаж байна. Чи болохоор тиймд орж үзээгүй гэхэр чинь. Гэхдээ би ойлгодог гэж ер нь бол боддог. Маш олон тиймнүүд байдаг болохоор энэ юм байна да. Окей гэд ойлгохгүй л тий. Яг өөртөө яг орж үзээг болов? Тий, ойлгохгүй. Зүгээр л нэг надаа бол орж үзээгүй хүн ингээ ярихаар худлаа гэдэг. Тий, худлал. Гэхдээ чи болохоор өөрөлдөө бас ингээд ойлгох боломжтой байхаа. Одоо чинь сэтгэл зүйч нар одоо бүх токсик харилцаанд орж иж токсик харилцаанд орсон хүн зөвлөгөө өгнө гэж байхгүй үстэй тий. Үгүй сэтгэл зүйч л өөр шүү дээ. Гэхдээ найз нөхөд тийм эргэн яг эргэн тойрны энгийн найз нөхөд за яг ойлгож магадгүй гэвэл аав юм уу ээж л ойлгоно. Тэгээд надад нэг тийм тохиолжсэн юм уу? Яг ингээл амар хэрэлдээл яг энэ ном дээр ямар хэсэг байлаа? Би гаргаад ирээ. Даалгавар гэд бүлэг хэсэг дээр нь байгаа юм. Яг ингээл 8 хорлож морлох ингээл гутга мотгаар цэцсэн үед тэгээ дараад нөгөө эмнэлгээс гараад гэртээ гівтэж яхад нь ээж нэг хуцаар залгаад гараад ир гэд ярьдаг байхгүй. Яг тийм үе ингээл хэрэлдсэн байх үед ингээд цаанаасаа мэдэрдэг гэх юм уу? Надад бол ээж л айгүй тусалж исэн. Цаанаасаа ингээд мэдэрдэг. Тэгэхээс бол найз нөхөд бол гаднаас харчаал чи яасан уулзгаа болцсон. Энэ нэг залуутайгаа байхаар ингэдгийн ч юм уу те. Яг л нэг ийм харилцаанд орж үзээгүй хүмүүсийн өнцгөөс зүгээр яриад байгаа байхгүй юу? За ингээд төгсөөлийнх нь юу гэж надаа уншаад өгөх юм уу? ертөнцийн эхлэл гээд. За. Энэ болохоор Магма номын хамгийн сүүлийн хуудсан дээр гардаг тэмдэглэл ертөнцийн эхлэл. Хард дэлгэц дээрх бяцхан гэрэл хурдан анивчна. 2 дахь зүрх. Миний гарц. Жижигхэн зүрх минь өсөөж ургаач. Төд удалгийн минийхтэй хамт цоглооч. Энэ харанхуйгаас намайг гитэлгэх гэрэл билээч гэсэн байна. За тэгэхээр яаж төгссөн байх нь вэ? Бүсгийн маань мэдээж юут болсон. Жимсэн болсон. Хүүхдтэй болсон. Хүүхдтэй болохоор шийдсэн. Тэгээд яг хүүхдтэй болж байгааг мэдсэн. Тэгээд гаргахаар шийдээд дуусчихаа. Гэхдээ нэг юм хэцүү нэг юм одоо юм харанхуй гэх юм нэг юм тал нь хүүхд бол ямар нэг байдлаар юмны гарц байх ёсгүйтэй. Хүүхд бол яг ингээл хүүхд байх хэрэгтэй. Гэтэл хүүхдийг ямар нэг байдлаар гарц эсвэл шийдэл гэж харж болохгүй. Одоо ингэдэж штэ. Хүүхдтэй болчих юм бол төхөрчин чамайг хаяхгүй. Хүүхдтэй болчих юм бол хамт байна гэд. Хүүхдийг одоо ямар нэг байдлаар одоо хэрэгсэл болгож болохгүй. Хүүхд бол төрхөл ёстой. Эсвэл ингээ хүүхдийг манай монголчууд гэдэг штэ. Тусд орондоо 2 том хүүхэд нь яг хөө тэр үл ингээд жоохон арай жижиг асуудал байж магадгүй ч гэсэн нэг юм юмнууд явдсан штэ. Том олон 3 хүүхэд төрүүлчих. Том нь ингээд өсгчдийн гэж байгаа шиг тий. Том нь одоо хүмүүс юм аашаа тий. Эсвэл тиймэрхүү юмнууд байдаг. Хэрэгсэл маягаар тий. Хүүхдтэй болчвол амар одоо оройтла. Эсвэл хүүхдтэй болчвол ингээд
амьдрал чинь ийм бат бих байна гэдэг ч юм уу те. Хүүхд ямар нэгэн байдлаар ийм хэрэгсэл байж болохгүй гэсэн бодолтой байдаг л та би. За тэгвэл л штэ. За энэ ном ингээд дууслаа. Чи цаашаа яаж өрнөнө гэж бодож байна? Зүгээр яг бодит амьдрал дээр энэ хоёр хүн ингээд байгаад одоо энэ эмэгтэй жирэмсэн болоод ингээд дуусч штэ. Чи энийг ингээд зохиол болгоод үргэлжлүүлдэ. Зохиол болгоод үргэлжлүүлэх юм бол сайхнаар ингэж явуулъя гэж бодож байна. Сайхнаар гэх нь аль болох сайхнаар шүү. Аль болох тий. Би нөгөө нэг шалгаад байна л да. Бүсгийн хүүхдээ төрүүлнэ. За. Тэгээд залуу болохоор хаяа гинт гарч ирж аавынхаа одоо юм хариуцлага гэдэг ч юм уу нөгөө хариуцлага өөрөөгөө байж нөгөө үүргээ хүлээгөөгүй жирхээ итлэх гэдэг тийм залуу хэврээл байх гэж бодож байна. Би ч наавны байгууллаа гэж гинт гарч ирдэг. Тэгсэн мөртлөө тэр талаар ямар ч дэмжлэг сэтгэл зүйн болоод бие махбодын сөхөрг санхүүгийн дэмжлэг үзүүлдэг мөртлөө хаяа гарч ирдэг тийм нөхөр босгох гэж бодож байна тэр залууг бол. Эмэгтэй азар ингээд ахиж сургууль соёлд ингээд сураад сургуулаа төгсөөд тэгэд хүүхэд нь өөрийнх нь аав ээжийн гэр бүл дээр үлдээд тэгэд тэр эмэгтэй ингээд карьерээ зөвхөн ингээд хэдэн жилдээ карьерээ хөөгөөд явах бах. Ямар нэгэн байдлаар ойрын хугацаанд тийм романтик харилцаанд орохгүй байхыг хичээгээд хүүхдээ ингээд том болтол явах бах гэж бодож чинь ганц нэг юм үнэхээр сайн залуучууд ингээд гарч ирсэн боловч тэр бүсгүй ингээд ягаад ч юм тэр өмнөх харилцаанаасаа болоод итгэж чадахгүй эсвэл айдаг эсвэл дөнгөж эхлэнгүү романтик харилцаа эхлээд 2 3 удаа болцоонд явал өөрийн мэдлгүй тэр залууд ингээд биш тий нэг тэр залууд нэг юм татагдахаас айдаг эсвэл татагдсныхаа дараа өөрийгөө ингээд голох гээд ирэхээр тэр залууг эмгтээд суусан тэр траума буюу нэг юм анхааруулах тохиол толгойд нь дуурайд ингээд болдог тийм амьдралтай болсон байх юм болов уу гэж зүгээр ингэж фантазилж үзлээ. Ааха. За миний хувьд болохоор энэ хоёр цаашаа амьдрна. Хамтдаа юу? Аа. Хүүхдээ гаргана. Нэг нас хүртэл хамт амьдрна. Тэгээд үнэхээр дийлэхгүй сална. Тэгээд хүүхдэл үлдэх бах та тэр эрэхтэй үл тэгэл явдаг замаараа явна. Эмэгтэйгийнх нь хувьд бол нэг тийм өөр хүндээ болцлоо ч гэсэн нэг айхайтстай. Ахаад нэг тийм хүндээ таарчихгүй гэсэн төгшүүртэй. Гэтэ энэ юмхтэй зохиолжуулаад дуусах байхаа гэж би бодож байна. Зохиолч нь бүр амар хийчтэй шүү дээ. Энэ номоо бичих байхаа гэж. Ер нь тийм бах уу. Хүн яг мэдэрсэн зүйлээ Эрнест Хемингуйгийн алдартай зохиолч байдаг Өвгөн тэнгисийг тэр хүн ингэж ütсэн байдэ. Дарин утаа үнэрлж үзээг байж дайны утгаа бити өвчээ гэд. Мань хүн өөрөө Испани иргэний дайнд тулж явсан. Сайн дурын цэргийг тулж явсан. Дайнд орсон бохгүй юу. Тэгээд тэр зэвсгэн баяртайг алдартай романо бичсэн. Тэрэн шиг токсик харилцаанд орж үзээгүй юм биш. Токсик харилцааны талаар ном бичнэ гэж байхгүй болох л та. Тэгээд энэ дээр нэг юм сануулхад ингээд яг тэр эрэгтэй хувьд яагаад ийм болж өссөн бэ гэдг нь маш чухал байгаа байхгүй юу. Тэгээд тэр эрэгтэй багын амьдрал болохоор ээж аав хоёр үлээ нэг настайд нь салсан баха. Тэгээ аав дээр байдаг гэсэн. Тэгээд аав нь тий. Аав нь Норвегт байдаг, Норвегийн хүн. Тэгээд хүүхдээ ээж нь Норвег руу аав руу нь явуулаад тэгээд аав нь арх удаг, өөрийн зоддог. Тэгээд сүүлдээ тэрийн ээж нь мэдээ тэгээ өөр дээрээ авсан. Тэгээд ингээд тэр гимших мэдрэмжиндээ хүүхдээ ингээд нэг тийм дураар нь өсгцэн гэх юм уу? Нэг тэр чи одоо юу гэж нэрлэмээр юм бэ? Ямар ч л байсан гимшдэг те ээж нь бол маш их гимшдэг. Буруу зүйл хийхтэн гэж яаж чадахгүй өсгцэн гэсэн үг байхгүй тий өөрөө хэлсэн. Би одоо ийм үг хэлэх хэрэггүй хүн шүү дээ гэсэн нэг бодолтой өсгцэн учраас дээрэс нь тэр залуу ямар нэгэн байдлаар зодуур гэдэг зүйлийг амссан хүн биш үү? Хэзээ ч өөртөө ихтэй байхгүй. Миний хоёулынгийн сүлд уншсан тэр ярьсан ном дээр бас тийм шүү дээ. Зодуулдаг учраас тэн дээр гарсан зүйлээ би ингээд зодуулдаг учраас би бусдыг зодож орой дээр байх хэрэгтэй гэсэн дутуугийн синдром гэдэг зүйл гарч эхэлдэг тий. Тэр дээрэс нь ээжийнх нь тэр зүйлс гих мэтлэн олон зүйлс ингээд хавсраад тэр залуу ингээд юм нарциссист эмхлэг шинжтэй залуу болж байгаа. Тийм болохоор одоо ингээд шинэ үеийн залуус ч гэсэн гэр бүлийн төлөвлөлтөн дээр эхлээд анхаарах нь байна. Хэрвээ хүүхэдтэй бол хүүхдээ хайжууд тий аль болох хэрэлдэхгүй, зодтолдохгүй тийм зүйлийг
баг үзүүлээсэ гэж бодож байна. Тэгжээж л ирээдүйн ингээд хүүхдүүд те ийм нарциссист өсөхгүй байх нь шүү дээ. Тий, одоо янз янзын травматай тий ганц нарциссик хэвшинж биш. Тэгэнгүүтээ эмэгтэй маань болохоор бас нэм яг одоо юу биш байгаа байхгүй. Ийм нэг хэсэг байдаг. Анхны бөгөөд ганц найз залуутайгаа 18 тадаа анх үерхжүүлээ. Түүн шиг сайн залуу орчлон дуггүй юм шиг санаж явлаа. Даанч яг төрс өдрөөр минь араар тавьсан юм. Тэгээд нэг хэсэг салжиж, нийлжиж болтгоо зунгааралдаж хэсэг явахдаа бидэнд үлдсэн ариун нандин бүхнийг жорлонгийн нөхөр урсгачихсан гэж. Тэгж явах тэр төгсгөл дээр нь зүгээр нэг урсгачихсан биш тий. Жорлонгийн нөхөр гээд бүр амар юм сайхан ариун нандин зүйл ингээл тийм ялгдас шиг болчихсон гэсэн. Энэ эмэгтэй ч гэсэн өмнөх харилцаан дээрээ араараа тавиулж исэн ч гэсэн орхиж явж чадахгүй тийм төрлийн хүн байгаад байгаа байхгүй юу? Дээрээс нь бас араар тавилтан бас нөлөөлсөн байгаа. Нэмээд нэг ийм юм байд юм байна. Араар тавиулсан хүн биш үү те? Автосолд орсонтой энэ тэнцэх хэмжээнд сэтгэл зүйн гэмтэлт авдаг. Сэтгэл зүйн гэмтлийг биеийн гэмтэлтэй ингээ харьцуулах юм бол тухайн хүн бүр ингээ машинтай хариулсан юм. Тэгэхээр тэр нэг л удаа яасан юм бол хизээч тэр зүйл ингээ арилдаггүй. Дараагийн хүн үнэхээр сайн хүн байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар ингээ хорц цагтаал тий ингээл тийм байгаад байдаг хүмүүсийн бас нэг шалтгаан хууртагдах. Олоотой хуурдагдсан учраас тэгүүлэхгүй тулд яадаг. Бас тэгээ хуурдагдсан хүн бас нэг аимшигтэй зүйл нь би өмнө хуурдагдсан намайг одоо найз залуу манд голлон учраас хуурчлаа гэж үздэг. Тэгээд өөрийгөө өөрчлөх гэж хичээдэг ингээл яг ингээд өөрийнх нь хүслээр байгаад байдаг. Ингээл энэ хүний дэргэд байна гэд нэг ёсондоо өөрөө том жишээ чинь энэ номон дээр гарч байгаа шүү дээ. Одоо эхнийх нь найз залуу ингээ хуураад ингээ салцсан. Тэгээд дараагийнхаа найз залуу нь бас нэг адилхан юм таарцсан. Тэгээд ингээд цаашаа явах гээд сүүлдээ хамгийн сүүлд жирэмсэн болоод хүүхдээ гаргана гэдэг шийдвэр дээр ингээд ном төгсөж байгаа байхгүй юу? Чи маш харамсалтай ер нь л энэ ном хүндийн хувьд хүнчүү үзэгчтэй. Ингэсэн байна. Найз минь над руу зурус илгээв. Дахиж түүнийг хармааргүй байна. Гэхдээ чамайг санах юм гэжээ. Тэдний хооронд юу болсныг надад хэлээгүй л дээ. Цаг үргэлж түүнтэй хамт байсаар найзуудаа ор тас орхичихсан гэдэг нэг хэсэг байна. Би нэг номын тэмдэглэл дээрээс бас уншсан. Яг энэ хэсгийг мань дүгнж бичсэн байгаа. Чиний найз нөхдөдтэй харьцаж чаддгүй, уулзраа болж чаддгүй байвал мөн түүнийг эсвэл найзуудаа гэсэн сонголт тулгаж байвал энэ юурээс ингэ харилцаа биш. Манай тэр нөгөө нэг сая жишээ болгоод байгаа найзын маань ихнэр ингээд маш олон удаа тэгж хэлдэг. Чи яг одоо найзуудаа сонго эсвэл намайг сонго. Гэхдээ энэ тийм хүмүүс хооронд амар адилхан байгаад байгаа байхгүй юу? Тэ? Найзууд амар өөртөө ихтгэлгүй. Тэгээд нийгмийн харилцаанаас зогтдог. Тий. Хүмүүстэй нийцэлтэй биш те. Тэгээд яг л тэр хүний энийг ингээд гарн дээрээ ингээ аваа явж байгаа юм шиг яг өөрийнх нь юунд л байх хэрэгтэй юм шиг ханддаг. Хамгийн аюултай нөгөө нэг дабл стандарт гэж өөрөө яг тэр шигэ байдаггүй гэдэг байгаа байхгүй юу? Их хүмүүс нь те. Яг хав тэгдэг хүн байдаг л баг. Тэгээ миний тэр мэддэг жишээн дээр бол яг энэ дээр гарч байгаа. Тэгэд чамааг үнэхээр хайрладаг бол хүндэлдэг бол найзуудтай ч уулзах хэрэгчлөө нь халдах хэсгүй шүү дээ. Тэн дээр үл яг халддаг. Тэр энэ хайр мөн ч юм уу юм хэцүү байгаа байхгүй. Тэгэд бидний зүгээс тэр найзтынхаа тэр харилцааныг оролцохыг хүсдэг. Гэтэ найз маань тэр харилцаанд үнд яг одоо яаж байгааг мэдэхгүй байна. Ямар ч сан тэр үед бол амар их зовж байгаа гэдгийг ингээ ойлгодог. Гэтэл ингээд одоо хуулиар хүлээсэн үүрэг болоод ёс зүйн янз янзын үүргээс болоод бид нар тэнд оролцож болдгоо. Жишээ нь гэр бүл болчихсон хүмүүс, хүүхэдтэй болчихсон хүмүүс байхад ингээд хөндлөнгөөс ороод ингээд илүү ингээд бөснөөлчих үедээ гэдэг айцтай байсан учраас бид нар найзууд яадаг вэ гэхээр тиймэрхүү харилцааг бага тэр найзыг ингээд хүрээлээс ингээд хүлээж гаргадаг. Нэг мэдхий тэр найз бүр ингээд байхгүй болсон байдаг. Тэр найзуудаас ингээд найзууд байхаа болцсон гэсэн үг. Уг нь бол тийм байхыг хүсдэг гэтэл ингээд залах болгонд эхнэр нь ч юм уу нөхөр нь авчих үедээ яана нөхөр нь явуулахгүй байх хэвдээ эсвэл эхнэр нь явуулахгүй байх хэвдээ гэж хэд айснаас болоод ямар нэгэн зүйл дээр 20 жилийн уулзалт боллоо гэж бодоход тэр өнөр хинт залахгүй гэсэн үг. Тэгэл тэр хүн ингээл гэртээ маш харамсалтай тий. Уг нь хүнд нийгмийн харилцааг төзөл байх хэвээр тэр дундаа залуу хүмүүс байх ёстой биш бүр байлгах хэвээр тий. Тэр чинь нийгмийн амьтан шүү дээ. Хүн чинь нийгмийн амьтан. Тэгээд гэр бүл гэдэг үл яг нэг бүтэн нийгмийг яг хэрэгцээг хангаж чадахгүй. Гэр бүлдээ бид нар ингээд хайр дурлал үрхийн санхүү манхүү тий юу гэдэг ингээл юмнууд ярьдаг боловч эхнэртж байна, хөртж байна. Ямар нэгэн байдлаар хүмүүстэй одоо сонирхлоор хоббигоор магадгүй чиний одоо бүх зүйлтэй чинь яг адилхан байх
баг боломжгүй ш нөхөр чинь ч юм ихнэр чинь. Тэгэхээр чи одоо жишээ нь ууланд алхдаг байвал уулын клубтэйг алхмаар байдаг те. Эсвэл одоо эмэгтэй найзуудтайгаа ч юм уу уулз зүгээр ямар ч хамаагүй зүйл ярмаар байдаг. Гэтэл тэхгүй байвал хэцүү ш те. Эрэгтэй магадгүй нэг юм бүгдээрээ нийлж нэг бүх ч юм уу те эсвэл хөлбөмбөг бүх ч юм уу үзмээр байдаг те. Гэтэл тэгүүлэхгүй. Чи зүгээр гэртэл үзчихэж. Надтай үзэхээр яачаад байгаа гэдэг ч юм. Тиймэрхүү харилцаанууд. Яг токсик харилцааны ингээд золиослол одоо тэр эмэгтэй бол ингээд ахад нэг хүнтэй үерхэд өөрөө тэр токсик хүн болчих магадгүй. Тийм өөрөө яг тийм юм. Тийм. Тэр нь ингээд удаан явсан байгаа даа шүү дээ тэр токсик харилцаад. Тэгээ тэрнээс ингээд бас суралцаад байгаа байхгүй юу тий. Тэнгүүтээ өөр хүн дээр тэргээ ингээд тавтах боломжтой. Тэр нь бас амар аюултай. Бүр тэрийг ингээд одоо номыг унших тусам улам тэр ингээд жишээ нь гараа зүсийг тавтамжаа ингээд улам юм нарийсгаж байгаа байхгүй тий. Улам ойртдог. Тэгээд баг заримдаа яавал өхгүй байх вэ? Яавал их тус гарах вэ гэдэг ч юм уу тий. Тэгээд бас гадна талаас харахад эмхтэй токсик юм шиг харагдана тий. Гар мараа зүсцэн ингээд уйлж унждаг. Анхаарал татахыг хүсдэг юм шиг харагдав. Уйлж унждаг. Бүхэл талаараа нэг анхаарал авах гээд байгаа нэг тийм токсик хүн шиг харагдана. Яг яс юм дээр цаа талд нь тэр эрэхтэй ингээ хөдөлгөөд байгаа байхгүй тэр хүнийг тий. Тэр нь үнэхээр аимшигтэй. Тэгэхээр угаасаа ингээ ярихаар л уур өрөөдөө. Энэ дээр гэхдээ хоёулаа юу байгаа шүү. Гэхдээ энэ дээр ингэдэг юм байна л да. Уншсан хүмүүс эмгтийг нь буруутгах гэдэг. Одоо чи энэ одоо харьцааг өөрөө л ингээл юм руу хинч түлхөөхд яваад орчлаа штэ гэдэг. Гэтэл буруутгах ёсгүй. Энэ өөрөө залуу эмгтэй байгаа байхгүй. Залуу эмгтэй магадгүй олоодаа харилцаа үүсгэж үзээгүй, амьдрал зохиож үзээгүй юм учраас ийм юунд орох маш магадлалтай. Бид нар одоо ярьдаг штэ 10 жилийн охтууд одоо чинь захим орчны гэмт хэрэгээс хамгаалах хэрэгтэй. Яг тэгвэл хин нэгнээс хамгаалах ямар нэгэн тийм инстинкт бүрэн суугаагүй, бүрэн одоо өөрөө ягаад бид нар 18 хүрчээ сонгол өгдөг, ягаад те жолооны үнэлэх авдгийн шалтгаан ч тийм штэ. Бид нар ингээд биеийн хувьд бас сэтгэл зүйн хувьд насанд хүрч ил буруу сонголт аль болох баг хийдэг. Гэтэл ингээд залуу байх тусам тэр дундаа өөрөөс нь юм ах хүн байгаа штэ те. Им харилцаандаа ингээд баг багаар яг аалзны тор шиг нэг юм өгөөж тавиад өгсөн түүнийг нь авсан ингээд баг багаар ингээд торондоо оруулаад сүултээ нэг л мэдхий тэр эмхтэй ч юм эрэхтэй одоо энэ дээр гарч байгаа эмхтэй тэр аалзны торонд орчихсон. Тэгээд гарах гэж одоо хичээхгүй байгаа. Тэндээ ингээд байхыг хүсэж байгаа юм шиг мөртлөө зовоод байгаа. Одоо ер нь бол эрүүл ухаанаар ингээд бодоход юм хэцүү байгаа байхгүй тий. Чи гарахыг хүсэж байгаа юм уу? Үгүй. Тэгээд энд баймар байгаа юм уу? Тийм. Тэгээд чамд ямар байгаа гэхээр хэцүү. Яг юм ойлгоход хэцүү тийм сэтгэл зүйн нийгмийн үзэгдэл болоод байгаа. Тэгэхээр энийг бид нар шүүмжлэхэд одоо чинь тэр хохирогчийг ингээд шүүмжлэхэд амар хэцүү. Харин эсэргээрээ өөрсдөө яг ямар тусламж үзүүлж чадах вэ гэдгийг л хэлмээр юм шиг санагдсан тий. Тэгэхгүй буруу бас нэг яачих юм бол бас бүр ингээд цааш нь төлхөө ячиж болдог тий. Шууд цаал гэх юм бол нөгөөх нь бүр чамтай харьцгаа байлаад тэгвэл байж чамтай харьцгаа байлаа. Тийм ч амархан салчдаг юм аахгүй. Тийх байх л та. Би нөгөө яг миний хувьд ийм харилцаанууд нэг тийм олон байхгүй ч гэсэн нэг салсан харилцаатайгаа эргэж нийлж байгааг байхгүй юу. Тийм болохоор миний хувьд салдвал салдах байхгүй. Салдвал дараагийнхаа юм эхлүүлэх зүйл. Салсан бол окей ингэ салсан. Ямар нэг байдлаа мэдээж тэр хугацаанд ч мартах, шаналал, зовлол зөндөө юм байгаа шүү дээ. Гэхдээ салсан бол дараагийн сонголт нь мартах. Тэгээ тэрний дараагийнх нь дараагийн харилцаа байхгүй. Миний ойлгож байгаагаар. Гэтэл хүмүүс тийм байдаг юм байна. Салчаад дахиад нийлдэг. Тэс дахиад салдаг, тэс дахиад нийлдэг. Би тиймд орж ирсөө. Би чамайг бүр гайхаад буруутгах юм биш шүү. Яаж мэдхгүй би харин гайхаад байдаг. Ягаад салсан л ирээд за салчлаа тэгээд дахиад нийлмээр тийм санагддаггүй юу? Санагдсан ч тэгэл орхидгоо. Санагдсан ч тэгэл орхидог юм да. Тий баг тий. Тэгээ нэг дууссан юм чи одоо би нэг салсан юм чи угаасаа тэгээ салахад тий гэж нэг юм ямар номон төрчлийг харлаа. Нэг ийм хууль үүд юм байна. Чи одоо нэг хүнтэй одоо нэг удаа таарлаа. Хоёр дахь удаага чи тэр хүнтэй гудамжинд таарахгүй байж магадгүй. Чи харин тэр хүнтэй хоёр удаа гудамжинд таарах юм бол гурав дахь заавал таарна гэж. Тийм үү? Тэр нь бүх юм дээр одоо чи нэг удаа бүдэрсэн бол хаа бүдрэхгүй гэж хоёр удаа бүдэрх юм бол гурав дахь заавал бүдэрнэ. Тэ. Одоо чи нэг удаа и баримтад хожих юм бол хоёр дахь хожихгүй ч болно. Хоёр удаа очих юм бол гурав дахь заавал хожно. Би гурав удаа очсон шүү. Яг тэрэн шиг салдыг л зөв би тэгж боддог байхгүй юу? Нэг удаа салсан бол окей сайхан бачна. Хоёр удаа салах юм гурав дахь чи заавал сална. Нэрээ шүү дээ. Хоёр удаа салсан бол ягаад гурав дахь салахгүй бэ гэж. Салахгүй байх магадлалаа бодоод үзэлтэй.
баар байхгүй байхгүй. Салах магадлал нь илүү их. Гэтэ чам шиг боддог хүн цөөхөн. Үнэхээр цөөхөн шүү. Тийм. Ингээ сонжралдаал. Зунгаарлаа. Бид яасан ч тийм юу харилцаанд дуртай. Таксик хэлсэн дээ. Тэгээд нөгөө нийгмээр тийм гэдэг байгаа шүү дээ. Цанаа лодонгийн төдөөг нэг амар үг гэдэг байхгүй юу? Толгой дээр чинь баагаад ялгацаа асгаад байхад тоохгүй ингээ байгаад байгаа ард түмэнтэй ярих юм байхгүй гэдэг. Тэгэд чилээл мань хүн ингээд хүмүүст ингээд сургаал моргаал зохиол бүтээл улс төрийн амьдралд олцоо болоод алгалцсан байхгүй юу? Бүр ингээд тэр хүн ингээд сүултээ ингээд тавччихсан байгаа байхгүй юу? За би ингээ янз янзаар хэллээ нийгмийг соёнгийн өргөлж үзлээ бүтэхгүй юм байна. Тэгээ ийм хүмүүстэй л надад яриадах юм байхгүй гэдэг. Яг тэрэн шиг манай ард түмэн тэг сайд дарга марга ингээ янз янзаар бидний ингээ өөрсдөө. Алж яхад чинь тоохгүй тэндээ байгаа л зунгаарлтаал. Би нөгөө өөрөөрөө нэг бахархсан зүйл нь Улаанбаатараас энэ жил нүүх зөриг гаргасандаа амар их бахархсан. Тэрний чинь юу чи ихнэр чи мэд дээ. Тий ихнэр л дээ. Тэгтэл би бас заа гэтэн гээд яасан шүү дээ. Тэгэхээр бас ихнэрээр амар бахархаж байгаа. Тэгээд өөрөө ч гэсэн бас миний ингээм амьдрал карьер тэнд байхад тэндээс гарсандаа амар. Одоо нийгмээрээ яг нөгөө утаан дотор ингээл үйлчингийн утаан дотор байгаа мөртлөө ял зундаа мартаал хөдөө яваал тэгснэ хаал үйлчин утаан дотор яг л юм токсик харилцаанд бод нийгэм маань хүртэл байгаад байгаа тий. Тэгэхэд юм сайрлц. Танаа ихнэр уншсан нэг дуусгайг өгсөн. Ямар санагдсан бол? Тэгээд дуусгайг болохоор нэг амар бүрэнгүүцэд одоо унш дуусны дараа л сонсъё да гэж бодож байна. Тийм бас нэлээд уншдаг төрлийн болохоор бас нөлөө үзүүлэх байх л гэж бодож байна. Тэгээ залуунс нэг үргэлж байгаа ч гэсэн энэ номыг уншаад заяа. Хүүшээ минийх ч ямар хүнд юм бэ гэ хүнд гэдгийг энээс яаж байгаа ойлгож байгаа. Тэгэхээс л би тэрийг за хүн болгонд бас болдгол юм байх гэж боддог байсан чинь юу вэ? Гэхдээ ингээд тийм харилцаанд байгаа хүмүүст хандж хэлэхэд чи энээс илүү зөв хүртэх эрхтэй шүү гэж хэлмээр. За ингээд энэ удаагийнхаа номын тухай нэвтрүүлгээ үгээр өндөрлөё. За тэгээд энэ удаагийн номын тухай нэвтрүүлгээр бит хоёр энэ магма имийг зохиолын талаар ярилцлаа. Тэгээд ярих зүйл маш их ингээ яриад байвал яриа л юм тий. Эднес цагаар ярьж магадгүй ингээд түүхээ яриа л тий. Амьдтай холбоод яриад байвал яриалах болно. Тэгэхээр сонсогч та бүхэн энэ номыг олж уншаарай. Энэ ном маань Улбар Publishing гэдэг хэвлэлийн газраас хэвлэгдэн гарсан. Тэгээд орчуулагч Болдоотрын Хатан төмөр гэдэг хүн орчуулсан байдгийг 2023 онд гарсан ном байгаа. Тэгэхээр энэ ном үнэхээр одоо унших ёстой хэрэгтэй. Тэр дунд харилцааны талаар асуудлуудыг хүнд бэлгэлэх ёстой тийм магадгүй өөрийнхөө өнгөрсөн байсан токсик харилцаагаа ойлгоход эсвэл одоо байгаа токсик харилцаагаа ухаарахад танд нэг юм ухаарал ойлголт дээрэс нэг юм зөвлөгч тийм эр зориг өгөх болтгоо гэж хүсэж байна. Тэгээд тухайн ямар нэгэн харилцаанд байгаа хүн тэрийг ингэж хөндлөнгөөс юм өдөөлт өгөхгүй л хизээч ингэж ойлгохгүй гэж би бас ойлгосон. Тэгэхээр миний энэ токсик харилцаанаас гарсан нэг арга болцож байна. Миний хувьд бол бясалгал байсан. Тийм бол чухал. Тэгээ тэр надад амар тусалсан. Тэгэхээр өөрөө шийдээд тэгэд ямар нэгэн аргыг эрэлхийлээрэ гэж та бүхэндээ зөвлөж байна. За тэгээд энэ хүн нэвтрүүлгээ маань эхлэлд Cry хэмээх дууг явуулсан байгаа. Тэгэхээр төгсгөлд нь ямар дуу явуулсан? Нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас адилхан Cigarettes After Sex хамтлагийн алдарт Apocalypse хэмээх дууг явуулцгаая. Тэгэхээр Apocalypse хэмээх дуу маань өөрөө бас юм аюултай харилцаа төгсгөл ертөнцийн төгсгөл маш гал халуун гэхдээ ертөнцийн төгсгөл болохоор харилцаа гэж нэг тухай дуу байдаг. Маш романтик мөртлөө тийм дуу байдаг. Тэгэхээр энэ дууг сонсоод нэвтрүүлгээ дуусгацгаая. Баярлалаа. За баярлалаа.
of the love